Сайн жишг гэдэг нь иргэн хүн өөрийн сэтгэл, зүрх, зориг, мөрөөдөл, шаргуу хөдөлмөр, тооцоо судалгаа, нийгмийн хариуцлага, үр ашиг, сэтгэл ханамжаар бий болгосон шилдэг бүтээмж, үнэт зүйл, тэргүүлэх стандарт юм. Энэ нь ямагт тухайн салбар чиглэлийнхээ улаан шугам дээр тэргүүлэгчийн байр суурийг тодорхойлж байдаг. Иргэд сонирхлоороо нэгдэж, сайн жишгийг бүтээж түгээх замаар хамтдаа урагшлах нь хөгжлийн хамгийн эрүүл бодиттой шийдэл юм. Сайн жишг бүтээж түүнийг хишиг болгож чадах юм бол бид улсын хөгжлийн жишгийгч дорнод нутгаасаа эхлүүлэх боломжтой. Сайн жишг гэдэг нь иргэн хүн өөрийн сэтгэл, мөрөөдөл, хөдөлмөр, нийгмийн хариуцлагаараа бий болгосон үнэт зүйл, стандарт. Иргэд сонирхлоороо нэгдэж, сайн жишг бүтээж түүнийг түгээх замаар хамтдаа урагшлах нь хөгжлийн хамгийн эрүүл шийдэл. Ялангуяа дорночууд бидэнд улсын хөгжлийн олон жишгийг дорнод нутгаас эхлүүлэх ийм боломж байна. За мэдээж хөдөө аж ахуйн хамгийн тааламжтай нөхцөл үхий дорнод нутагт салбарт сайн жишг юу байна гэд бид хайгаад ярилцаад яваа. За энэ удаад бид Баян Дунд сум орж Иргэн Батхуугийн Монгол ангус үржүүлэг гэсэн энэ төслийн аж ахуйтай танилцахаар явж байна. За намар цаг өвс ургамал халиураад айлуу татандаа гарчихсан дэлгэр сайхан байна. За ийм сайхан нутаг усанд амьдарч байгаа хүмүүст бол мал аж ахуй өгөөж явахаас өөр аргагүй. За Монголын мал аж ахуй бол Монголын үндэсний мөрөөдөл гэж болно. За мал аж ахуйгаа өөдөн татаж мал аж ахуйн бүтээгдэхүүн хүнсний үйлдвэрлэгч, экспортлагч орн болж хөгжих чиглэл бол манай ирээдүйн гол чиглэл байхаас өөр аргагүй. За энэ дотор малыг эрчимжүүлж, үйлдвэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх явдал чухал. За нүүдлийн уламжлалтай эрсдэс уур амьсгал зохицсон мал өвхий бидний хувьд бэлчээрийн нөхцөл их ашиг өгч чадах малыг бий болгох нь мэргэжлийн хэмжээний ажил юм. Тэгээд ерөөсөө төлөөр үржүүлж сайжруулж явсаар хагаад одоо тэгээд жилдээ нэг ер нь сөрөгийн эргэлтийн 300 бариад жилд нэг 100 гаруй 120-30 тоглолын өсгөн байж болд хийдэг. Нэг юм цомхон тийм нэг суурийн аж ахуйтай гэж явж байгаа. Сайжруулагч хаанаас авсан? Өөр яг анх эхэлж байхдаа бол нутгийн шилмэл хүрээр сайжруулалт хийгээд тэгээд дараа нь дэлхийн зүүн Монголд төсөл манай суманд хэрэгжиж эхлэхэд зохиомл хэлтүүлгээр Францын Махсууны тэр абунданс гэдэг үйлдвэрийн гүн хөлдөөсөн үрийг ашиглаж сайжруулалт хийж байгаа. Тэгээд эндээс гарсан өр төлөөрөө бас бухуу болгож сайжруулалт хийж ингэж явж байгаад тэгээд 13 оноос хойш ангус лимузин үйлдвэрээр цус элбэх релизжүүлгийг хийж эхэлсэн. Тэгээд одоо ер нь бол ангусын F3 2-оос 3 дугаар үе рүү оруулаад одоо ингээд ер нь бол цөм сөргөө бүрдүүлээд ингэ явж байгаа. Одоо энэс цаашаа бол ер нь нөгөө сайжруулах селекцүүл хийгдэхгүй зөвхөн өөр хооронд нь шилэн сонголт хийж ингэж цөм сөрөг бүрдүүлж их сөрөг үлдэх юм ажлыг хийгээ явж байна. Би ер нь бол мэрэгжил одоо зоо инженер технологи
хөдөө аж ахуйн их сургуулийн зоо инженер технологи ангийг төгссөн. Тэгээд анхны малын үйлдвэр ухсаа сайжруулах одоо энэ гол санаа сэтлүүл бүр хар бага жоохон хүүхэд байхаас нөлөөлж эхэлсэн л дээ. Энэ юу гэхээр одоо манай нагцах ах базар сад гэж хүн байсан. Энэ багийн дараа малын их хэмж тийм хүн байсан. Тэгээд энэ хүний нөгөө хажууд байсан хүүхэд насаа өнгөрөөсөн. Тэгээд энэ тэднийх яадаг гэхээр манай сад нагц чинь нөгөө хар багаас миний ухаан ороход ер нь хавь ойрынхаа айлуудаас хамаагүй илүү тийм таваарлаг чанартай мал өсгөдөг, сайжруулдаг тийм хүн байсан байхгүй. Тэр нь бид манай малын хажууд бол хамаагүй том харагддаг, илүү таваарлаг тарган сайхан гэж онд ордог. Арчлагын малгаан дээр ч гэсэн арай биднээс бол арай нутгийнхнаас арай илүү өөр өнцгөр ингэж технологи шингээж малдаг ийм хүн байсан. Тэгээд тэрийг хараад хүүхэд байхдаа ер нь бол яагаад энэ сад нагсын мал ийм гоё байдаг, манайх яагаад ингэж ийм үү байдгийг гэсэн бодол дотроо тээж явдаг байлаа. Тэгээд хожим яг нэг хэсэг нөгөө махны бизнес хийгээд ингэ явж явах хугацаанд ер нь бол нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх ёстой юм байна. Нэг малыг яавал үнэтэй болгох вэ гэдэг талаар бодож байгаад ер нь тэгээд яг энэ өхрийн аж ахуй хамгийн таваарлаг одоо зах зээл дээр үнэтэй байгаа мах бол өхрийн мах байна. Тэгэхээр зэрэг өхрийн махыг сайжруулах нэг малаас нь ядаж 10-20 хийлж гисэн илүү мах гаргадаг ийм л ажил руу орё гэж бодоод тэгээд нөгөө махны 8-ааныхаа ажлыг болоод ерөөсөө тэгээд л 6 оноос хойш үржлийн ажлыг хийгээл ингээд гисэн. За махны чиглэлийн ангуус одоо танай нэр чинь юм байна шүү дээ. Монгол ангуус үржүүлэг гэж тийм ээ. Тэгэхээр ерөөсөө ангуус гэдэг үржүүлгийг Монголын гэдэг тодтолтойгоор ер нь тодорхой юм таваарлаг мал гаргахад зорилт яваад байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр махных байна уу, сүүнийх байна уу, мах сүүнийх байна уу? Наад үйлдвэрүүд чинь одоо ашиг гэдэг юм уу? Одоо өрсөлдөж тийм ээ. Таваарлаг чанар өгөх ашиг. Энэ юм дээр яг ингээд харьцуулаад тодорхой хэлж баримт юу вэ? Одоо килограмм жин тэд сүүн тэд махан тэд тийм ээ. Ийм ашиг гарч ирж байна гэдэг юм. Одоо дэлхий дээр ингээд 990 үйлдвэрийн одоо батлагдсан үйлдвэрийн өхөр байна гэж. Тэгээд энэ 990 үйлдвэрээс хамгийн олон оронд түгээгдэж одоо нутгшуулсан ийм үйлдвэр бол Абердийн ангус гэдэг өхөр. Тийм махны дан махны чиглэлийн ийм өхөр. Энэ өхрийн онцлог яагаад одоо энэ бусад энэ 900 гаруй үйлдвэрээс хамгийн ганцаараа одоо ийм олон оронд нутгшуулсан нутгийн өхрийг сайжруулсан бай гэхээр энэ ангус гэдэг өхрийн ерөөсөө өөрийнх нь онцлог биологийн генийн онцлог юу гэхээр маш төргөн өсөлттэй, төрөх үеийн жин маш бага. Тэгээд махны гарц маш өндөр. Дээр нь голуулсан дэслэх ясны хувь бага. За голуулсан дэслэх ясны хувь бага гэдэг нь ерөнхийдөө 15-аас 17% яс нэг голуулснаас гардаг гэсэн үг. За махны гарц бол нядлага одоо голуулсны гарц ерөнхийдөө амьдын жингийн 65%. Одоо манай бэлчээр дээр яг манай практикаар бол 65% таа гарч байгаа. Яг ингэ бүтэн эрчимсэн аж ахуй дээр бордоо хийгээд нядлах юм бол ер нь бол 72% хүртэл гарах юм гений чадамжтай ийм өхөр байна. Тэгээ нэг өвчлөл багтай. Тэгээд энэ ангус өхөр маань өөрөө төрөлхийн мухар хөвчлийн өхөр. Тэгэхээр зэрэг нөгөө эвэрлөө явдаг одоо кальцийн дутагдлаас болоод үүсэх өвчний ямар нэгэн нэрвдэх ийм юм байхгүй. Дээр нь эвтэй ер нь бол их сүргэлээд маш эвтэй нэг одоо мөргөж гэмтэх барих юм байхгүй. Их дүлгөөнд маш тогтоохон тийм ааштай. Ер нь тэсвэр хатуужил ерөөсө дасан зогсох чадвар маш төрхийн хүндрэл баг төлийн бойжилт маш сайн ийм үлдэр. Тэгээд бид нэр энэ бүх талынхын давуу талыг харж агаад ангусын ер нь бол нутгшуулах ёстой юм байна. Энэ Эрсдэс уур амьсгалтай янз бүрийн оронд нутгсан ийм үйлдвэр. Тэгээ манай дээр бол одоо энэ Оросд, Казахстан, энэ Ортолд, Өвөр Монголд
хятад ерөөсөө ингээд байгаль цагуур орчны ямар л ямар нөхцөлд нотгшуулж чадаад байгаа болохоор манайд бас боломжтой гэж удаад анх зорьсон. Тэгээд энэ судалгааны бидний хийсэн судалгааны дунд бол бас энэ батлагдаад байна. Ангуусыг тэгээд Монголд ер нь эдийнээс оруулж ирсэн юм бэ? Энэ туршиж байсан уу? Ангуусыг анх 2003 онд миний олж авсан мэдээлэлээр бол 2003 онд Балдан гэдэг манай хөдөөсгийн сургуулийн багш доктор багш маань Сэлэнг аймгийн Хөдөр суманд гэдэг баха зохиомл хэлтүүлгээр хөлдөөсөн үрээр Нутгийн Монгол хөр сайжруулагчаар ашиглаж анх эхэлж ирсэн юм байна. Тэгээд тэр ер нь бол их сайхан амжилттай явж байгаа зогссон юм байна. Гэхдээ нэг удаан үргэлжлэлийг орхисон. Дараагаар нь Гацуурт компани одоо олноор нь импортлж оруулж ирээд тэгээ энэ нутагшуулсан ийм анхны тохиолдол баг тэр байх та миний мэдээлэлээр бол тийм байгаа. Тэгээ одоо тэднийхэн бол ангуусын цөм сүрэгтэй. За эрлижээ сайжруулсан бас 10 гаруй мянган өхөртэй том компани байна. Тэгээ өөр ч одоо яг нэг цэврээр нь юм уу ингэж үржүүлэлгийн ажлыг хийж байгаа бол компани байхгүй. Тэгээ манай орон даяар ер нь хаасаа ялангуяа Доронт бүсэд Сүхбаатар ийшээгээ бол таварын эрлийзжүүлгийг бол хийж байгаа аж ахуйн дөндөө байна. Манай аймагт бол олон байна. За Батхүүгийнх бол зочин олонтой байна. Малаа сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэх хүсэлтэй хүмч олон болсон байна. За тэднэр бол Батхүүгийн мал сүргийг үзэхээр зорж очиж байна. Нэг үе бодвол хөрөнгө мөнгө зараад оновчтой тийм зөв сайжруулалт хийх чадвартай хүсэлтэй хүний тооч олон болсон байна. За нутгийнхны амьдралд ойр ашиг шимтэй мал бий болгох шинжлэх ухаанчийн судалгаа мэдлэг тулгуурласан ууггүй хөдөлмөрийг бас илүү үзэж үнэлж анхаардаг болсон байна. Авьяас удаа хэв гурын элчлэг чанар нь Авьяас ер нь бол өөрөө нэг наст тэжээлийн ургам бол хамгийн сайн одоо уургалаг чанараад уургын агуулмж өндөртэй тийм тэжээлийн ургам бол. Тэгэхээр зэрэг авьяас ялангуяа өхөр адуун дээр бол маш сайн нэгдүгээр тавина. Будааны хувьд бол бас маш өндөр уургын агуулмжтай. Одоо будаа бол ерөнхийдөө нэг боломжийн будаа бол 12%, дундаж уургын агуулмжтай авьяастай адилхан байгаа байхгүй. махсууны чиглэл гэж Ангус чи ерөөсөө үгүй хос үйлдвэр биш. Хослсон чиглэл биш. Ерөөсөө дан махных байхгүй. Ангус бол дан махных, лимузин бол зөвхөн мах. Тэгээд Сементал одоо энэ Абунданс гэдэг ийм үйлдвэрүүд энэ Монбилард энэ төр гэдэг эднэр бол махсууны хосломол ашиг шимтдэг. Махсууны хосломол Казахын хандлагад ер нь махны үйлдвэр. Манайхан одоо сүүлийн үед бас жоохон цайвар дуухан төс орох юм бол сүү талаад авмгайлсан энэ төргээд ярьж байгаа сонсогддог. Гэхдээ тэрийг яг одоо хэн тогтоосон бол тоо мэдгүй бодоо. Би яг тийм судалгааг нь хараагүй. Юу нь бол махны үйлдвэр гэж явдیں۔ За Монголд ангус өхрийг өржүүлж байгаач яг нутгийн үйлдвэр бий болгосон үгүй. За иймд Батхүү мэрэгжлийнхээ дагуу аж ахуйгаа Монгол ангус өржүүлэг гэж шууд нэрлсэн ч бас учиртай. За жинхэнэ махны чиглэлийн дорнот ангус энд бий болж байна. Энэ чиглэлээр одоо эрдэм шинжилгээ судалгааны нэлээд ажлуудж амжуулсан байна. За энэ жил ер нь цагаагаар сайхан байх шиг байна тийм ээ? Тий. Хатан дараа хэрэг байна. Хадлан одоо яста хаасаагүй янзын гой ургасаа. Энэ жил ер нь хур бороо яг боломжийн байлаа. Надлангийнхыг одоо бол яг нөгөө орох хэмжээндээ орно гэдэг юм. Надлан чи ерөөсөө бүр өдөр болгон орж исэн бол намрын ажил алдуулаадсан. Энэ жилийн хувьд бол их аятайхан бороос нэг тэнцүү аятай байлаа. Хадландаа гараад байгаа юм. Хадландаа гараад одоо яг л талбай дээр хадаж унгаагаал явж байна. Зүгээр одоохондоо нөгөө хүмүүс таниулахын үүднээс яхаа нөгөө Монгол ангус үржүүлэг гэдэг нөгөө нэрийн аж ахуйн нэгжийн нэрийг сонсоод за энэ яг Монгол ангус үржүүлдэг газар юм байна гэж ойлгох үүднээс ингэж оруулсан. Яг ингээд магадгүй одоо тоо толгойн хүрээд үнэхээр одоо бас тийм боломж олцоо гараад үйлдвэр юм омог батллаа гэж бодоход жишээлбэл Монгус ч юм уу одоо нөгөө ангусын ямар ч сан өгдөл орох ёстой нэрнээс нь бүтнээрээ юм уу хэсэгшилж оруулна. За тэгээд орон нутгийн юм уу улсын онцлогийг харуулад Монголын гэдэг ч юм уу ингээд өөрөө ямар нэгэн брендийн нэр гаргах л байх л да.
Манай нөхдүүд энэ мэрэгжлийн улсууд зөвлөгөө өгтүүлэг тий. За Герфорд Ангус хоёроор ингээд сайжруулалт хийгээд дундаас нь Грекус гэдэг өхөр гаргаад аваа. Эсвэл уулз ангус ч гэдэг юм уу. Эсвэл доронтой ангус ч юм уу гэдгсэн. Би зүгээр арай жоо нийтлэгээр ер нь бол улсын хэмжээний юм байх ёстой гэдэг үднээс Монгол ангус гэдэг нэр бүтнээр нь өчөөлөө явж байгаа. Тэгээд энэ нэг үйлдвэр дээр бол тухайн үед л болох. Энд чинь дор хаяж 4000 хээлдэгч бэлтгэх ёстой. Тийм үү. Тий, тэгсэн тохиолдолд ерөөсөө шууд үйлдвэргээл зүтгэж чинь. Судалгаа ер нь үржил ялангуяа одоо үржил генетикийн ажил хийж байгаа улсуудад бол маш их судалгаа. Энэ чинь өөрөө үржлийн ажил гэдэг маань нэгэсэндээ амтны зохион бүтээж чинь тий. Хүмүүс бол одоо ингээл байшин инженерчил ингээл одоо машин засвар ингээл авто инженер энтэй адилхан зоо инженер гэдэг бол өөрөө амьд биетийг зохион бүтээн л гэсэн. Тэгэхээр зэрэг энэ дээр яг зөв тооцоолоо зөв судалгаа хийгээд тэрийгээ зөв дүгнэж чадах юм бол үнэхээр төгс юм гаргаж чадна. Буруу тооцох юм бол бүгднгийн өвөр ашиггүй хинч шулгаад самарна гэсэн. Генийн одоо хуулийг зөрчих ямар ч хинч байхгүй. Тэгэхээр зэрэг бид нэр жил болгон судалгаа хийж байгаа. Энэ одоо нэгэнтээ ингээд дэлхийн шилдэг үйлдвэрийг Монголд нутагшуулах гэж байгаа. Тэгээд манай дээр бол дэлхийн одоо бусад орн нутагсан энэ хэв маяг нөгөө системийг өөрчилж 100% бэлчээрийн нүүдлийн энэ мал аж ахуй дээр нутагшуулах гэж оролдож байгаа учраас ерөөсөө төрөх цагаас нь хээл авах үеэс хээлтүүлгээс нь эхлээд тэгээд өсгөн байжуулалт одоо бүх судалгааг нь хийдэг. Тэгээд насанд нь хийж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө судалгаа хийгээд яваад байхаар тэрэндээ өөрөө одоо урамшаад тэгээд улам лавшруулад байд юм лээ. Тэгээд ер нь бол өсгөн одоо махны өхрийн өсгөн байжуулалтыг хамгийн хямд зардлаар одоо яг өөрийнхөө орон нутгийн нөхцөл боломжид тулгуурласан ямар тэжээлийн норомжор байх ёстой, ямар арчилгаа малгай, ямар хашаа сарвч байх ёстой. Энэ өөрөө нөгөө хагас эрчимсэн аж ахуйн манай Монгол орны нөхцөл бол тохиромжтой хойлоор гэж үзээд байгаа. Тэгээд эндээ таарсан юм хүмүүст бас нэг хэлчих тэгээд юм санаа авчихаар юмнуудыг судлаа яваад байгаа. Тэгээ одоо сүүлдээ энэ маань даамжраад анх өхөр дээр явсан бол одоо нөгөө махны чиглэлийн адуу гаргах гэдэг бас адуун дээр судалгаагаа хийгээд ингээд хоёр юм дээр яваад байгаа. Тэгээд одоо энэ намрын хэмжил судалгаанууд нь энэ жил явах байх. Хугацаанаараа болоогүй. Тэгээд энэ судалгааны дүн бол үнэхээр бас санаанд багтамгүй үр дүн гарч байгаа. Ялангуяа ангус өхөр одоо гадаадын энэ цаг уурын таатай нөхцөл арчилгаа малгай энэ бүх юм таатай юм бүтэн эрчимсэн эсвэл хагас эрчимсэн аж ахуйнууд дээр гардаг үр дүн манай бэлчээрийн ангус дээр бол гараад байгаа. Тий. Өөрөөр хэлбэл судалгааны дүнгээр 16-аас 18 сартай бяруу гэхэд охин бяруу энэ бяруунууд ерөнхийдөө бол 430 кг-ийн дундаж амьдын жинтэй. Энэ өөрөө маш өндөр үзүүлэлт байхгүй. Тэгээд 6-аас 7 сартай туглын намрын жин 210 кг-ийн дундаж жин. Тэгээд энэ чинь 180-аас 230 кг-ийн дунд байгаа. Тэгээд энэ нөгөө манай аж ахуйн сүргийн нийт туглын дундаж 210 гэдэг ингээд бодохоор энэ маш өндөр үзүүлэлттэй. За нэлээ алс холыг бодож эхлүүлсэн ажлынх нь гол зорилго юу юм бэ гэхээр өөрийн бий болгосон жишгийг цаашид яад түгээд сууршуулах бодолтой байна вэ гэхээр за мэрэгжлийн хүний хувьд цаг мэдлэг хөдөлмөр зарж бий болгосон энэ бүтээлээ дорнод нутагтаа түгээж чадвал за холыг бодож эхлүүлсэн түүний гол зорилго юу юм бэ? За өөрийн бий болгосон жишгийг цаашид яаж түгээж сууршуулах бодолтой явдаг юм бэ? За мэрэгжлийн хүний хувьд өөрийнхөө цаг мэдлэг за хөдөлмөрийг зарж бий болгосон энэ бүтээлийг дорнод нутагт түгээж чадвал доромчууд бидний бас нэг онцлог ийм брэнд бий болох нь амжиггүй. За ер нь бол одоо энэ малын үйлдвэр ухсаа сайжруулах энэ үржил селекцийн ажлыг хийнэ гэдэг өөрөө маш их цаг хугацаа нэгдүгээрт маш их цаг хугацаа шаарддаг ажил. Хоёрдугаарт
хөрөнгө мөнгө мэдээж тодорхой хэмжээгээр гарна. Энэ ер нь бол хөрөнгө мөнгөн дээр нөгөө одоо үнэхээр зорьсон малчин ч одоо нэг хийх боломжтой. Гэхдээ бидний нэг төсөөлдөг шиг тийм одоо ой танд багтахааргүй тийм санхүүжилтийн хатар шаардах ажил биш. Гэхдээ хамгийн гол юм нь цаг хугацаа маш их шаардна. Одоо нэг үе гэх чинь ингээд 4 жилээр ингээд тооцох юм бол одоо манайс чи 3 дугаар үеийн релизжүүлэг гаргасан байна гэхээр би 6 оноос хойш одоо эдийн хүртэлх чи 16 жилийн хугацаанд ийм ажил хийсэн байх нь байна. Тэгэхээр энэ хугацаанд одоо гол нь цаг хугацаа бол үнэхээр их шаардна. За тэгээд хоёрдугаарт зүгээр ер нь хүссэн хүн болгон хийх боломжтой. Одоо захын малчин ч хийж болно. Хамгийн гол нь нэг ингээд үржлийн ажил хийсэн бол зогсож болохгүй, ухарж болохгүй. Одоо яг л энэнийг хүсэж та. Ерөөсөө л дорн таймаг одоо нэгдүгээр тэнд байгалийн энэ гоё боломж таатай нөхцөл өгөгдлийг бид нэр бүрэн ашиглах хэрэгтэй. Тэхийн тулд орон нутгийн онцлог таарсан тэгээд ийм өөрөө бие даасан юм мал аж ахуйн бодлоготой байх хэрэгтэй. Тэр тусмаа дорнт өөрөө ерөөсөө л малын бүх төрөл дээр махны шиглэлийн, махны хөвчлийн үйлдвэр ухсааг сайжруулах эсвэл үйлдвэр амаг шинээр гаргах ерөөсөл үндсэн бодлого юм байх хэрэгтэй. Энэ маань өөрөө одоо дорнтыг урагш нь хойш нь холовсон шууд бомбттай хоёр улстай шууд хилдэг юм аймгийн хувьд зүгээр экспортын чиглэсэн махны хөвчлийн бүх төрлийн малыг бидний үржлийн ажлыг хийх хэрэгтэй. Тэгжээж эхлээд гарах энэ малаа маха үйлдвэрлэдэг болсон хойноо одоо нөгөө экспортын бараа бүтээгдэхүүн нэмэн үрдэг шингээсэн энэ нөгөө аж үйлдвэрийн парк маань ерөөсө тасралтгүй ингэж хөдлөх юм боломж нэгднэ. Тэгэхээр энэ дээр бид маш их цаг хугацаа алдаж байна. За энэ дээрээс харахад өөрсдийн одоо бүтээсэн өөрийнхөө бий болгосон энэ туршлага сургамжийг түгээх, за олон нийтэд хүргэх талаар бас батхуу нэлээд ажлуудыг хийж байгаа юм байна. За ингээд судалгааны ажлаар танилцуулах, за эрдэм шинжилгээний байгууллага эрдэмтдтэй хамтарч ажиллах, онол судалгаа талаас илүү гүнзгийрүүлэх зорилгоор янз бүрийн сургалт, хэлэлцүүлэг, олон төрлийн ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Эрчимцэн аж ахуй, хагас эрчимцэн аж ахуй гэдэг маань энэ аж ахуйн системийн арга хэлбэр нь болохоор манай нөхцөлд ерөөсөө хамгийн тохиромжтой хагас эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх. Энэ юу хэлээд байна гэхээр 100% бэлчээрийн малыг зөвхөн зах зээлд нийлүүлэх одоо бордооны нэг хэсэг хугацаа байж болно. Эсвэл шууд нөгөө намрын одоо тарганыхын үед 100 намартай таргын бүрэн авахуулаад шууд нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож одоо мах үйлдвэрлэх юм боломж энэнийг хагас эрчимцэн гэдэг. Тэгэхээр хагас эрчимцэн гэдэг нэрийг оруулахын тулд ерөөсөө л бордооны нядлагын өмнөх нэг 30-аас 90 хоногийн хугацаанд өөрөөр хэлбэл 1-ээс 2-3 сарын хугацаанд тарх хүчний байдлаас олж нэмэгдэл тэжээл гэж одоо бордохыг л ерөөсөө хагас эрчимцэн аж ахуй хэлбэр гэдэг. Энэ бол манайд хамгийн бага зардалтай нутагшуулж болох юм систем юм байна. Тэгээ энэ дээр л бид нэр бол хагас эрчимцэн аж ахуй хийя. Нөгөө Монгол малын төсвөр төвчээр дасан зогсох чадвар, хоол тэжээлээ өөрөө сонгож олж авах, тэнд түүнээс тарх хүчээ бүрэн авах энэ чадварыг л ерөөсөө бид нэр алдагдуулахгүйгээр махан ашиг шим бусад одоо бүх таваарлаг ашиг шимийг нэмэгдүүлэх ийм л селекцийн гол аргыг хэрэглэх юм байна. Тэр халзан үнэ бол одоо дүнжүүнээ явахгүй хоёр төрсөн. За нэг иймэрхүү маягийн одоо нөгөө хөв шинжийг би одоо тагтад хэлээд өгнө. Тэгэхээр энэ хар чинь одоо гунж байна. Энэ одоо махан байна. Энэ хар ер нь ангус үйлдвэр маань өөрөө цэвэр махны дан махны үйлдвэр. Тэгээ би тагд яг энэ дотоорны явж байгаад хэдэн насын заагаад өгч тий. Тэгээд үржлийн ажил яаж бол ийм болох уу гэдэг нэг ганц нэг технологи өгч. Тэгээд хэдүүлээ тогтчаад ярьсан дээр. Тэгээд эхлээд үйлдвэр санисал энэ абундаас үйлдвэр байхгүй. Энэ байна, энэ халзан ийм нэг хэдэн юм мохор ийм халзан мөхрөөд байгаа энэ наашаа гарч байгаа. Эднэр бол нөгөө Францын одоо өндөр уулын бүсэд тусгай одоо үржүүлгээр гаргаж авсан махсууны хослмол ашиг шимтэй абунданс гэдэг үйлдвэр. Тэгээд энэ үйлдвэр ямар учраас одоо тэр өндөр уулын бүсэд гаргасан гэхээр энэ нутгийн одоо Францад энэ үржүүлж байгаа тэр нутгийн фермүүдийн Герфорд үйлдвэрээр
сементалыг сайжруулалт хийгээд тэгээд мах сүний хослмол ашиг шимт чанарыг улам нэмэгдүүлж юм абунданс гэдэг үйлдвэр гаргаж авсан байдээ. Тэгэхээр зэрэг абунданс гэдэг үйлдвэр маань ер нь бол сементал одоо ингээ нийтлэг нь бол ерөөсөө нэг шар тарландоо ухаага халзандоо ийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Герфорд үйлдвэр чинь өөрөө юм нөгөө гүн улаан ийм тод зүстэй байдаг тий. Ийм халзан. Тэгээд тэрийг нь ашиглаад ийм гоё зүсний хувьд бол маш төгс ийм зүстэй өхөр гаргаж авсан байт юм байна Францд. Тэгэд энэнийг манайх Монголд нотгшуулаад тэгээд дам бэлчээрийн малгайтай ийм өхөр гаргаж авсан байгаа. Тэгээд энэнийг ямар зорилгоор гаргаж авсан гэхээр Монгол өхрийн махан ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд Монгол өхөр ч өөрөө манайхан ойрцоод сонсоод аваарай. Өөрөө нөгөө жижиг бие цогцос арга ястай. Тийм учраас аль болох бидний одоо гол зорилго бол нөгөө нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, махан ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой гэхээр арга яс тэр нөгөө интерьер дизайн одоо цогцсыг ер нь бол том болох юм үржлийн ажлыг эхлээд хийсэн байхгүй юу? Тий. Тэхийн тулд энэ абунданс үйлдвэрийг зүсний хувьд бол боломжийн юм байна. Төсвөр төвчээр маш сайн юм байна. Тэгээд гуравд нь Монгол өхрийг сайжруулахад гарсан үр төлөв гоё том гарах юм байна гэдэг үүднээс энэ абундансыг сонгож ерөнхийдөө нөгөө үржлийн цөм сөрөгт ашиглаж байгаа энэ үнэнүүдийг томруулсан байгаа. Өсвөр өхрийн өсгөн байж бол одоо бордооны чиглэлээр уг нь ашиглах гэж барьсан юм байна. Тэгээ энэ чинь уг нь ингээд дотор нь 3 хуваагаад тэгээд энэ 3 корпус болгоод нөгөө амдын жингээр 3 ангилаад тэгээд ингээд ийм 3 дамжлагаар бордогдоод гарч мах болох ёстой. Ийм л зорилготой анх барьсан. Тэгээд яг нөгөө анх төлөвлөснийхээ дагуу одоо ажил бас явахгүй байна. Тэгээд одоохондоо бол зөвхөн тоглоом өсгөн байж болтонд ашиглаад нийтэд нь тасалгаагүйгээр ингээд ашиглаж байгаа. Өвөлдөө энэ ер нь бол зориулт нь 60 өсвөр хөр уу одоо шүтлэн барууны байр. Тэгээд манайх энд нэг 40-оос 50 баруу оруулж байгаа. Тэгээд нэг 4-5 бухтай нэг 10 гаруй туршилтын нөгөө судалгаанд ашигладаг үнэ одоо баруу шүтлэн төлөвлөсөн тийм юмнууд оруулдаг. Ерөнхийдөө нэг 60-аас 80 өхөр өвөл болгон оруулж тийжээдэг. Тэгэхээр энэ чинь нөгөө тоглоом өсгөн байж болт хийж байгаа болохоор яг тоглоом өсөлт хөгжилт одоо зэрэг хамгийн эрчимтэй явагддаг 6-аас 9 сартай тэр насных нь сар яг өвөл таарж байгаа. Тэгэхээр ер нь бол манайх 12 сараас 3 сарын 1-ний хооронд нэг 45-аас дээш хоног заримдаа бараг 70-80 хоног ингэж тийжээдэг. Тэгээд нөгөө өвс байгалийн хадлан тэгээд хаягдл тижээлийн будаа ийм тижээлийн найрлууд зохиогоод тэгэл өсгөн байж бол хийж байгаа 3 сарын 1 ингээд бэлчээртэй гарч байна. Энийг сонголт хийсэн энийг барихын тулд ямар материал хэрэгтэй? Тий одоо энийг барихын тулд янз бүрийн материалыг судалж үзсэн. Тэгээд хамгийн одоо манайхны ер нь барьж болох, ашиглаж болох боломжит хоёулуурын мод материал байж таарсан. Тэгээд сэндвчээр барих гэж үзсэн, судалсан блокыг одоо янз бүрийн хийцэн блокуудыг судалж үзсэн. Тэгээд ер нь бол энэ өөрөө цэн сохихгүй, тэгээд өөрөө амьсгалдаг материал гэдэг утгаараа энэ мод материал зах зээлд харьцангуй хямдж байсан тэр үед бид манайх ч одоо 19 онд барьсан л тань. Энэ ч одоо нэг зохиомл хэлтүүлгийн бичил лабораторитой хажуудалтаа тэгээд өөрөө тийм тоноглогдсон ийм байр байж ш зохиомл хэлтүүлэг одоо энэ Баяндан сумын төв дээр байгаа энэ өхөр за мөн тэгээд энэ хөдөөгийн багийн сумдууд багийн айлуудыг хэлтүүлэг хийх өхөрнүүдээ ерөнхийдөө ийш нь манай төв дээр авчирч тодорхой хугацаанд хяналтанд байлгаж байгаа. Тэгээд хэлтүүлээд ингээд аваад явдаг ийм өрсөлдөлийн аж ахуйн ийм үйл ажиллагаа явуулахаар анх төлөвлөөд тэгээ хажуудалтай юм бордооны цэгтэй байхаар уг нь цогц хөдөө аж ахуйн үржлийн цогцлуур санаа тийм барих гэж зорьсон юм байна. Доронтой аймаг гэдэг юм уу эсвэл бүр жоохон томруулбал зүүн бүс
Бүсийн 3 аймаг одоо нэг яг Монгол ан улсыг гаргах юм боломж олцоо байгаль цаг уурын нөхцөл ижил төстэй тэгээд нэг өс тэжээлийн хангамж сайтай нооны байгалийн газрын гарч сайтай ийм аймагуд сумдууд ер нь бол ийм загвар жишг фермүүдийг олноор байгуулах хэрэгтэй. Тэгээд яг нэг стандартын нэг үржлийн селекцийн ажлаар системээр ингэж хийсэн өхөр гаргаж авах юм бол алхастай энэ өөрөө экспортын чиглэсэн махны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ерөөсөө нөгөө үндсэн одоо бааз суурь түүхийдийн хангамжийг бэлтгэх юм бүрэн боломжтой харагдаад байна. Тэгээ одоо манайд Монголд л яг ийм кластер фермүүд одоо ер нь бол байхгүй. За яг одоо нөгөө сүүний чиглэл дээр бол нүүдэлчин группийн загвар фермүүдийг 2 суманд ингээд олноор байгуулсан байж байдаг. Яг энэ шиг махны чиглэлийн хөрийн аж ахуйг хийж байгаа улсууд бол яг нэг стандартаар юм кластер фермүүдээ байгуулах хэрэгтэй. Одоо бид нар бол ингээд цаг алдаа яваад л байдаг. Бүх боломж олцоо одоо судалгаа шинжилгээнийх нь ажил хийгдсэн байж байдаг. Тэгээ энэ чинь ерөөсө ганцхан аж ахуйн нэг л аж ахуйн нэгжийн хүрээнд хийгдээд нэг л аж ахуй дээр ингээд торшигдаад амжилттай хэрэгжээ явж байгаа энэ ажлыг ядаж одоо энэ улд дагсан хойтлын сумдууд гэдэг юм уу эсвэл Дорнот аймгийнхаа 14 сумын хэмжээд энийг бодлогоор дэмжиж өгөх юм бол ер нь бол боломж нь бол байна. Ер нь улсын мал тоолгоор үлдөө нэг одоо шилмэл үйлдвэрийн мал гэдэг юм уу релизжүүл сайжруулсан малын тоологыг тусад нь бүртгэлж авдаг л да. Гэхдээ манай хойд бол ер нь хангалтгүй алдаг оног л бүртгээд яваад байгаа юм. Ер нь л ингэ бүртгэх ёстой. Тэгээд тоотлогоо хаана ямар үйлдвэр байна. Энэнийг цаашид орон нутагт хэрэгтэй юм уу хэрэггүй үйлдвэр юм уу яг нэг төрийн бодлогот нийцсэн үйлдвэр бүсчилсэн бус нутагтаа таарсан үйлдвэр юм уу үгүй юм уу гэдгийг хүртэл ярилцж байгаад хэрвээ таарсан байх юм бол одоо бас орон нутгийн өөрөө бодлогоор дэмжиж ингээд өгөх ёстой юм байгаа юм. Тэгээд тэгэх юм бол энэ үржлийн ажлын явц маш хурдан үр дүнд хүрэх боломжтой харагдаад байгаа юм л да. Энэ нутгийн Монгол малын одоо Монгол генийг энэ төсвөр төвчээр энэ хатуужлын энэ бүгдийг нь хадгалж авч үлдээд тэгээд махан ашигшин болон интерьер энэ хэв шинжийг сайжруулах ийм зүсийг нь хүртэл одоо ангус руу шилжүүлэх ийм үржлийн ажил хийж байгаа болохоор энэ халзан ийм зүс одоо ер нь үндсэн зүсэнд орж байгаа хар улааныг эвдсэн цагаан өнгө зүс орж ирэхийг бол бас үгүйсэх арга байхгүй ингээ орно. Энийг үржлийн явцад үе дамжуулж одоо арилгах ийм энэ нэгээс нэг алдаа засна зүсний дефект гэж бид нэр үздэг л дээ. Ийм дефектийг арилгах ийм үржил селекцийн ажлыг одоо бас тохируулан сонгож хийх ийм л ажлууд гардаг л да. Тэгээ одоо яг нэг манай дээр чинь үржлийн ажил хийж болохоор мерсер ийм халзан тоглоомнууд бас гарнаа. Гэхдээ ямар ч байсан 100 тоглоос халзан тоглоныг 20 орчим хувьтай. За тэгээ мухар бол ерөөсөө 0.2 хувьтай жилдээ гарах жишээний. Тэгэхээр нөгөө өөр төлдөө мухар хөвчлээ баттай удамшуулдаг маш өндөр гентэй ийм хөрөлтэй ангус. Тэгээ энэ жилиг чинь манайд 2хан эвэртэл тоглол гарсан. Нодлон бол ерөөсөө ганц гарсан. Тэрний өмнө бол нэг 6-7 гарсан баг. Тэгээ ер нь энэ мухар гэдэг нь үнэхээр өндөр гений илрэлтэй. Энэ бэлчээрийн малгайтай. Тэгээд дасан зохицох чадвар маш өндөр. Энэ төсвөр төвчээр сайтай Монгол ангус гэдэг одоо хөвшлийн одоо үйлдвэр цаашлаад ер нь бол Дорнот тэр үеийнх л Монгол өөрөө нэг юм ангусаар сайжруулсан нутгийн брэнд хүртэй болох ёстой юм байна гэдэг юм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгээд энэ маань өөрөө өнөөдөр нэг аж ахуйн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад за нөгөө шинжлэх ухааны одоо судалгаа туршилтуудаа хийгээд жил болгон батжуулаад датагаа цуглуулаад ингэ явж байгаа. Тэгээ энэнийг одоо болдгсон бол ингээд
нэг хэсэг сумдын хэмжээнд юм уу эсвэл бүр аймгийн хэмжээнд болдог бол одоо ажил болгож аваад энийг төрийн бодлогоор дэмжиж тэгээд төрх хувийн хвшил хамтраад ингээд ажиллаа явуучих юм бол магадгүй бид нэр 10 хэдэн жилийн дараа тодорхой хугацааны дараа бид нэр Доронтой аймаг өөрөө махны хвшлийн шинэ үйлдвэрийн өхөртэй болох юм боломж бол харагдаад байна. Тэгэд энэ дээр яагаад ийм их ихтэй яриад байна гэхээр 2006 оноос хойш энэ үржил селекцийн ажлыг хийж одоо Нутгийн Монгол өхрийг махны чиглэлээр сайжруулах юм ажлыг хийгээд ингээд 10 гаруй жилийн хугацаанд зөндөө алдаж онж ингэж явсан хүний хувьд бол ер нь боломжтой юм байна гэж хараад байгаа. Тэгээд энэ бэлчээр ашиглалт маш сайн өвчлөлд нэр өвдөх нь бага. За тэгээд дээр нь тарх хүч маш сайн авж одоо онд ордог. Тэгээд 100% бэлчээрийн Монгол мал одоо энэ ангус гэдэг нь байж байна. Тэгэхээр энийг л бид нэр одоо нийтийг хамарсан энийг аль болох одоо олон хүн хүртээсээ ийм хүртээ болоосай аймгийн хэмжээнд хэдүүлээ аймгаараа ийм махны чиглэлийн хүртээ болъё. Цаашлаад энийг экспортын чиглэсэн махны хвшлийн хүртээ болъё гэдэг ийм л зорилгоор ажиллаж байгаа. Тэгээ хүмүүсийг бас энэ малчтыг энэ чиглэлд одоо энэ үйл ажиллагаанд маань энэ зорилгод маань нэгдэж мала ангус үйлдвэрээ сайжруулаач. За тэгээд ер нь бол одоо заавал одоо ангус биш юм ахэд ер нь ямар нэгэн байдлаар махны хвшлийн өхрээр сайжруулж махан ашиг чимийг нэмэгдүүлэх нэгжээс авах одоо ашиг орлогыг нэмэгдүүлэх тооноос тоотлогоо хөөжснөөс тэ шанарлуу шилжих ийм л одоо хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна л гэж хүмүүст хэлмээр байна. За төрүүчийн нэвтрүүлэг дээр л давтаж хэлээд байсан бидний нэг тодорхой санал байдаг. Энийг дахид давтъя. За ийм жишг хэмжээний аж ахуй бий болгосон хүмүүсийн онцлог бол нийгмийн хариуцлага өндөртэй, за багаар ажиллах, сайн дурсгалын хүмүүстэй хуваалцах, түүнээ түгээх хэмжээнд хөгжид дэвшиж чадсан байдаг энэ онцлог. Тэгэхээр жишг бүтээж чадсан хүмүүсээ л дэмжиж хамтарч ажиллая. Нөгөө талаар салбар жишг бүтээж чадсан хүмүүс төрөөс ямар нэг дэмжлэг нэхлэггүй, за бэрхшээлээ боломж болгож хувиргаад өөрийн шаргуу хөдөлмөр зүтгэлээр боссон байдаг. Үнэн дээр одоо бид аль болгонд төрийн гар харах вэ? Иргэд өөрсдөө сонирхсороо нэгдээд сайн жишгээ түгээх замаар явбал илүү өргөн боломж харагдаад байгаа юм. За энэ дээр ингэж нэгдэж ойлголцож чадсан тохиолдолд төрийн оролцооч тодорхой болно. За төрөөс өгсөн засгаас үзүүлсэн хөрөнгө төсөв энэ бүхэнч онцлогтой үр дүнтэй болох энэ суурь нь бий болно. Болдог бол одоо төр өөрөө бодлогоор энийг дэмжиж ийм ажлыг өөрсдөө санаачлаа. Тэгээд одоо хувийн хвшлэг дэмжиж сонирхож байгаа улсууд энэ аж ахуйн нэгжүүдийг та нарын ийшээ энэ дээр оролцооч гэдэг ингээ хамтраад явах юм бол ер нь бол махны хвшлийн одоо нэг битгийхэд нэг хэсэг үйлдвэрүүдийг гаргах бүх одоо малын төрөл дээр гаргах юм боломж байгаа юм. Тэгэхээр манайх ч одоо яг үндэл өөрсдөө гаргасан үнэхээр одоо Монгол эрдэмтдийн ур ухаан оюун санаа цаг хугацаа зарцуулсан ёстой ганцхан сэлэн үйлдвэр гээл одоо махны хвшлийн махны чиглэлийн ганц үйлдвэртэй байж ах жишээ нэ. Тэгээ бид яагаад одоо энэ Сэлэнг аймагт ийм сэлэн үйлдвэргээд ийм сайхан өхөр өсгөн мөржүүлээд тэгээд энэ Монгол орны энэ олон малчтын энэ авах амжиргаа өрхий орлогод нэмэр болоод одоо сайжруулагчаар Монгол өхөр дээр ашиглаа явж болж байдаг. Тэгэхээр манайд ийм сайхан одоо байгалаас заяасан ийм гоё өгөгдөлтэй юм нутагт эзэн болоо сууж байгаа одоо энэ малчтын хувьд бол энэ нутгийн иргэдийн хувьд бол бид нэр махны хвшлийн дараачийн одоо үйлдвэр амг руу ягаад зориул тавиад өнөөдрөөс орж болохгүй гэж тэ. Тэгээд энэний үүднээс л ер нь ажлыг одоо хүмүүсийг оруулах нэгдээ нийлээ. За тэгээд болж игэл нэг стандартын одоо юм кластер махны чиглэлийн кластер фермүүдийг олноор байгуулъя хэдүүлээ бие биенээсээ суралцъя гэдэг үүднээс бас энэ ирсэн манай дээр нэг арга туршлага судалж ирсэн хол орийн хүмүүст одоо өхөр аж ахуй сонирхдаг өржүүлдэг улсуудад одоо хилээд л ингээд л явж байгаа. Ер нь
хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбар дээр одоо нэг эдийн засгийн эргэлтүүл одоо бусад салбарын бизнесийг бодох юм бол харьцангуй удаа. За нэгэн холыг харж нэгэн төвчээртэйхэн ингэж хүлээж ингэж төлөвлөж хийхгүй бол зүгээр нэг би одоо энэ жил хуржүүлээд за нэг дараа жил тэрний дараа жил 3 жилийн дотор би ашиг орлого олчноо гаргасан мөнгө олно энэ гэсэн ойлголт нь ерөөсөй байхгүй. Тэгэж бодож орох юм бол шууд шатаад дампуураад ницаад ингээд ухарна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр яадаг гэхээр ер нь бол алстаа эдийн засгийг одоо өөртөө ашигтай гэдэг юм уу тий? Эдийн засгийн одоо эрхчлөөнд хүрэхийн тулд яах ёстой гэхээр ерөөсөө л тооноос чанар руу шилжих ёстой, чанартай байх ёстой, тухайн нэгж мал өөрөө үнэтэй болох ёстой. Өнөөдөр Монголд одоо жишээ аж ахуйнууд гэхэд Гацуурт компани гэдэг л байж байна. Нүүдэлчин агро компани байж байна. Тэр Газар агро гэдэг. Ингээл энэ топ одоо том компаниуд бол яадаг гэхээр одоо үнэлгээг ингэж тогтоосон байна. Бяруу үржлийн бяруу сайн хээлдэгч хээлтүүлэгчийг 5 сая гээл ингээл зарж явах жишээ нэ. Тэгээ энэ өөрөө эрэлттэй байхгүй. Одоо Монгол мал одоо монголчуудаа 200 гаруй мянган малчин өрх байна гэж бодоо. Цаана одоо хэдэн мянган аж ахуйн нэгж байдیں۔ Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүгд өөрөө сайжруулагч хэрэгтэй байгаа. Цөм сөрөг бүрдүүлэх нөхцөл шаардлага байгаа. Тэгээ энэ бүгдийг бид нэр хангаж чадахгүй байна. Тэгэхээр яг ингээд мэржлийн үржлийн аж ахуйг хийж байгаа улсуудад бол өнөөдөр зах зээл бол дотоод болоод гадаадын зах зээл бол нээлттэй байна. Тэгээд энэ орон зайд байна. Хамгийн гол нь энэнийг тууштай хийх хэрэгтэй. Тий, ер нь бол боломжтой. Гэхдээ зөв тооцоолох хэрэгтэй. 10 жилээр харах хэрэгтэй. Хамгийн багадаа 5 жилийн дараа би нэг ихнийхээ үр дүн үзэх юм байна. Нэг баг зэргийн эргэлтэнд орох юм байна. Тэрний наан гарах бүх эрсдлийг тооцоод тэгэл зориулаа авах юм бол маш гоё салбар, гоё аж ахуйн одоо гоё хуулиур байхгүй. Ер нь бол өнгөрсөн жилээс энэ хэн нэгний хий гэж хүлээх шаардлагагүй юм байна. Тэгэхээр энэ хий гэж хилээч нэмэргүй юм байна гэдгийг харсан. Тэгээд яасан гэхээр өнгөрсөн хавраас хэлээд ерөөсөө л өөрийн аж ахуйн тооцоо энэ өөрийнхөө аж ахуйнхаа энэ боломжин дээр тулгуурлаад Монгол ангус үржүүлэг гэдэг юм аж ахуй байгуулад энэ дээрээ төслөх хэрэгжүүлээд ингээд эхлүүлсэн. Тэгээ энэ дээр үл ерөөсөө одоо хүссэн малчин болгон сум багаараа зохион байгуулалтанд ороод ингээд махны хөвчлийн өхрийг махны хөвчлийн хонь адууг ингээд гаргах юм боломж нь байна. Энэ нөгөө би ягаад гэдэг байна гэдээ итгэлтэй хэлээд байна гэхээр 14 оноос хойш өөрийн баг дээр хонь өхрийн махан ашиг шимийг нэмэгдүүлэх, өршил селекцийн ажил одоо малын таварлаг чанарыг нэмэгдүүлэх юм төсөл хэрэгжүүлээд орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр ингэ хэрэгжүүлээ явж байгаа. Тэгэхээр тэрний үр дүнд одоо манай самаас энэ мах бэлтгэдэг улсууд ярьдیں۔ Яг үнэхээр энэ хайрхан баг дээр энэ төсөл хэрэгжсэн үнэхээр үр дүнтэй байд юм байна. Айлын ядчил одоо манай улс дагсан айлуудын өхөр ядаж нэг зүстэй одоо Казахын цангалагт Герфордоо сайжруулалт хийгээд ингэ явж байгаа юм л да. Айлуудад өнгөний тараагаад жил болгон дамжуулаад ингэ явдаг дөрвөн бохыг төслөөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр та нар сая замд харсан бах энэ ерөнхийдөө зүсний хувьд бол гоё дефект нь арилаад сайхан улаан халзан ийм болж байгаа. Дээр нь баг хоньор тухайд баг үзэмчин хоньор нутгийн бурайд хоньыг сайжруулах ашиг шимийн нэмэгдүүлэх тал дээр бас селекцийн ажил хийсэн. Тэр нь ч одоо үргэлжлээ явж байгаа. Тэгэхээр ийм боломжууд байгаа юм чинь сундууд ерөөсөө энэ мал үржлийн тасгаараа дамжуулаад тэгээд засаг даргийнхаа мөрийн хөтөлбөрийн нэг бүр бодлогоор тусгаж оруулаад ингээд ерөөсөө бүх сум зэрэг аймаг даяараа нэг хийхэд ерөөсөө л нутгийн Монгол малыг шилэн сонголтын аргаар цөм сөрөг бүрдүүлж аваад тэрэн дээрээ сайжруулалт хийгээд цэвэр үлдэрийн малаа цус шингээхэд лизжүүлгээ хийгээд ингээ явах юм бол зүгээр ер нь хамгийн ойрын харагдах гэрэл бол ерөөс 4 жилийн дараа байгаа байхгүй. Сайн жишг гэдэг нь бол давтаж хэлэхэд иргэн хүн өөрийн сэтгэл мөрөөдөл хөдөлмөр нийгмийн хариуцлагаар бий болгосон үнэт зүйл стандарт. За иргэд сонирхлоор нэгдэж сайн жишгийг бүтээж
түүнийгээ түгээх замаар хамтдаа урагшлах нь хөгжлийн хамгийн эрүүл шийдэл. За дорночууд бид улсын хөгжлийн ийм олон жишгийг дорнод нутгаас эхлүүлэх бүрэн боломжтой. За эцсийн дахиад дүгнэж хэлэхэд хөгжил гэдэг бол ямар нэг үр дүн, ямар нэг тийм тодорхой зорилго гэхээс илүү шинэ хандлага үүтээдэг. За энэ явцдаа бүгдээрээ хамтдаа өсөж хөгждөг ийм тасралтгүй үйл явц.